Ингээд үзэгчтэй тоглолт эхэлж байна. Эхний давталгаа Pirates багаас зохион байгуулахаар болсон. Хоорондын уулзраа тоглолтуудыг эргэл санах юм бол ер нь арай хурдан тоглодог дарамтч хамгаалт нь бол гарцаахгүй 10 баг. Тэрсэн бол өнөр зайг сойр дамжны хоорондын өрсөлдөө маш гоё байгаа да. Өнөр заяа голын зай шийдэл дамжилттай болсон. Яалтчгүй 3 сар гаруй өдрөл үргэлжилсэн форм бол үнэхээр өндөр түвшинд байгаа юм байна уу? Бодогтайлахаар ингээд дайраад орчих юм бол зөксөөхөд тунчиг хэцүү дамжиж чинь да. Нөгөө талаас Jacqueline Carman өдөр 3 оны шийдэлт басын тоглолтын хамгийн гол хүчин зүйл байх юм дээ. Хариуд авах орон зай үүссэнгүй. Бомбог алдчихлаа. Орон дотлоо соццэг цацралын өдөөс тоглоод 2 оноо. За энэ шидэлтийн оновч тим сайн биш болохоор зай байсан ч их хэрэгэлзээд байна да. Энэ удаа илүү найдвартай сонголт. Тэр нь Баярмаагийн цэцэрлэг. Зүүндээ цэцлээ авсан Нөмгийн эсрэг маш хэцүү байдлаас дундын зай шидэл дамжилттай. үгийг авч үлдлээ. Jacqueline Carman хангалттай зай гараад ирсэн 3 оноо шидэлт дамжилттай. Нөмгөөс өөрөө заслаад ууж байгаа маань зүүндээ цэцлээ авсан. Зүүндээ 1 тон шот холын зай шидэл цагирах дээр маш өндөрт байгаа дунсаа. Энэ тоглолтод 3 дахь удаага холын зай шидэл дамжилттай боллоо. Ирж байна. Анужийн энэ үед алхамдаа орлоо гэдэг 2 оноо авлаа. Заслан тавьж байгаа тоглож байгаа. Засланыг авсангүй шүү дээ. Цацрал хариуд автлаа 3-аас шийдсэн тоорон дунж байна. Jacqueline баруун цэцлээ аваад зай үүссэн дундын зай шидэл дамжилттай. Байралд авцсан да бол баруунда тэр чигээр өөрөө дайраад орсон Муратын бол довтлогын амжилттай нэмэлтийн шидэлтийг үүсгэнэ. Jacqueline Carman Ланкси эсрэг залтан дундаасаа дундын зай шидэлтэй амжилттай болсон нэмэлтийн шидэл. За үнэхээр гангарч байна. Эхний үед цэцэрлэгийн дамжуулалт Staples дээр ирсэн. Одоо ер нь 10-ийн хамгийн том эсрэг ингээд ахуулчвал тэгээд ер нь зогсоох тус хэцүү байх гэдэг шүү дээ. Эсрэг талд нь Carman за өнөөдөр үнэхээр торыг өөрөө залж урж ирсэн. Бөмбөнөөс салах хэрэгтэй байгаа да. Хонгор зуул бөмбөгийг авсан самбардаад явуулсан довтлогын амжилттай. Kennedy Staples эсрэг зүүндээ контакттай яваад орсон Bright Kennedy-ийн тоглолтод орж ирээд ихний оролцохоор харагдаж шүү. Адилхан нурууны өндөртөө тоглож байгаа учраас дундын шидэлтний ажилтаа болсон ингээд сэлгэнээс орж ирээ 2 довтлогоо хоёулангийн ажилтнууд болоод доор нь ингээд амар тайв байхгүй л дээ. Заацрал дундын шидэлт үлэмжийн уучлаарай. Үлэмжийн зургаар өрнөжлөө. Заацрал доор өгсөн дамжуулалтаа болсон. Харагдаж байна. Заацрал ой хуураад өөрөө маш сууд байдлаар шийдсэн. 3 довтлогоо амжилтгүй 10-ийн хувьд Pirates-ийн удаа 3-ын шидэлт амжилттай болсон. Ингээ 10 тогоос завсарлага нь ирж байна. Маш гоо дамжуулалтыг тунгалагд өгсөн довтлогын амжилттай. За ингээ оноо аваагүй харин илүү багийн хувьд бол эсрэг багтаа тийм боломж өгөхгүй байхыг зорих нь ойлгомжтой. Stevens-ийн довтлогын амжилттай. Баг за 29 оноо авсан. Үүний 18-ыг Carman өөрөө нэр дээр бичүүлж байгаа. Тэгээ бус тамирч багийн тоглоом тий багийн спорт одоо багаараа 5 тоглогч талбай дээр байгаа тоглогч бүгд оролцоотой байх хэрэгтэй. Энэ л одоо чухал байгаад байна. Булбулын сайн давж гисэн хонгор зул төвшин дээр бол ахаа зай гараад ирсэн нэг цэгээс 2 дараалсан шидэлт Муратын бол өөрсдийнхөө энэ тоглолтын хэмнэлийг мэдэрсэн тий юугаар илүү тэрийгээ бол мэдэрсэн энэ үлэмж авсан 2 дахь боломж дахиад гоё бөмбөгийн шилжилтүүд явсан довтлогын амжилттай болж саяны энэ дээр л нөгөө багийн илүү довтлогын амжилттай болчихж байна. Өнөр заяа зүүндээ будалтай талбайг онгойлгосон довтлогын амжилттай. Бөмбөг дуулаад байна. Ямар ч байсан өгч чадсан. Завжнаас сод цэцэг суувсуул шийдсэн шидэлт амжилттай 5 дараасан оноо 10 тавсан. Талбай дээр байгаа юм дээ. Нэмэн үлэмжтэй контактлсан довтлогын амжилттай нэмэлтийн шидэлтэйгээ Баярхүүгийн нэмэн гүйцэтгэхэр боллоо. Маш богино. Deja Planks талбайд ороод ирчихсэн юм байна. Хонгор зул ерөөсө будалтай талбайгаас оноог түүж байна да. Анхаарал түн дээрээс төвлөрөх ийм нөхцөл их үүсэж байгаа шүү дээ. Carman дундын зай шидэлт амжилттай. Доор Stevens шахаад 2 ч хамгаалагч байсан мө алдаж явсан бөмбөг үлэмжийн гарт ирээд 2 оноо оллоо. Өнөр заяа дээр ирсэн. Өнөр заяа зүүндээ хөдлөөд будалтай талбайг их тухтай онгойлгочлоо. Доор довтлсон довтлогоо дуутсан өнөр заяа авсан. Гуруулаа нэг эсрэг гарсан тунгалаг алхамдаа оролт хийсэн довтлогын амжилттай. Ингээд онооны зөрөө Pirates-ийн авч чадсан. Анужийн үлэмжийн дундын шидэлт. 3-3. Одоо л яг ер нь тоглолтын ингээд нэг эцсийн үр дүнд нөлөөлж болох яг нэг тийм игжигтэй үе яваад байна. 10-т одоо л өөрсдөө
Эхний заслан амжилттай болсон. Өндөр заяа дундаас шийдсэн шилдэг амжилттай. Зөвхөн бол энэ илүү байгаа момента хадгалахад хийж байгаа зүйл нь ерөөсөй ойлгомжтой байгаад байна шүү дээ. Аль болох доошоо дамжуулалтууд яваас. Өндөр заяа. За будагтай талбар хамаад гаргасан тунгалаг энэ удаа их тухтай шийдсэн. Тунгалагын шийдэлтэй амжилттай явуулж байна. Дэжа. Ланкс Карманы эсрэг зүүндээ яваад орсон давталгын амжилттай нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэв. Яаж ч хамгаалж шийдсэн 3 эсрэг 3. Соццэг гараад ирсэн байна давталгаагаа харин алдлаа. Ард маш том боломж үүссэн. Жаклин Карман сул шийдсэн. Карман холын зай шийдэлтийг амжилттай болгосноор онооны зөрөө. Дахиад нэг заслаа явсан зүүн дараад орсон алхамтай оролт хийсэн давталгаа амжилттай болсон. Өнөөдрийн тоглолтод 3 дахь удаага яг ийм сул давталгаа болсон байгааг тамирчид маш сайн мэдж байгаа да. Тонголог нэг тоншоо дундаас шийдсэн шийдэлт нь угаагаад орсон. Амжилттай болсон. Таарсан туссан хамгаалт цагаа болж ирсэн. Бол өөр дээр нь зай гарсан. Холын зай шийдэлт нь амжилттай авснаар Pirates буцаад онооны тэргүүлэг авлаа. Энэ үед дараагийн авсан өгсөн дамжуулалтанд таслагдсан Дор Стивенсийн 2 оноо. Завсарлага авч байна. Сонирхолтой тоглолтын эцэст ингээд цувралын эхний хожлыг Pirates баг авч байна үзэгчтэй. Энэ цуврал бид нэлээд урт цуврал болох байх, олон тоглолтыг үзэх байх ингээд 10-ийн хувьд тоглолтын төгсгөлд ямар ч гэсэн тэнцвүүлэх боломж бол байлаа. Эхний тоглолтын яалагчаар Pirates тодорч байна үзэгчтэй. Хэсэг хугацааны дараа талбайн сэтгүүлч өргөл энэ тоглолтын шилдэгтээ та бүхнийг уулзуулна.